Эх орныхоо 408 зогсоос эргэх цэнхэр дэлхийнхээ өнцөг болон бүрээс Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3 толгойн дээр бид бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг. Эрхэм мөндөд сонсогч үзэгч та бүхнийхээ энэ үдшийн ямрыг дахин гэрж мэдчилье. Өнөөдөр 2025 оны 9 сарын 17-ны 5 гараг тийм ээ. За Улаанбаатар хотын цагаар 22 цаг 10 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа. Одоо бидний цаг. Үрээтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдрийн зөв сонголт маргаашийн үн цэнийг бүтээн Monastery Tower хамтарч ажиллаж байна. За мөн Хямдууны авраг Arena Electronics хамтарч ажиллаж байна. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч Эрика Угнаа болон найруулагчаар Ангараг та бүхэнтэйгээ хамт байна. Үчимэнд Эрика. Үчимэнд. За ядарч ийн үү гайгүй юу? Гайгүй. За манай өнөөдрийн томчуудын явдал нэвтрүүлгийн сэдв бол ганц шөнийн галзуу уучрал. За ганц шөнийн галзуу уучрал. Өнөөдрийн дугаарт уншиг сонсогчдоос маань ирсэн сонирхолтой загтал шуудан постуудыг та бүхэндээ дэлгэн уншиж хуваалцах болно. За мөн та ч гэсэн өөр тохиолдсон хачиргалтай, сонирхолтой, мартагдчихгүй тийм нэгэн үйл явдлуудаа бидэнтэй хуваалцахыг хүсвэл ариун бэлэг @mjlradio.com хаягаар захиагаа илгээгээрэй. Редактор маань сайтар найр удам бэлтгээд бид хоёрын хоолоогоор дамжин олон сонсогчдод хүргэх болно. Өнөөдрийн сэдв чи харин бас гоё сэдв байна тийм ээ. Манай зохиолч гоё сонирхолтой сэдв өгөх юм аа. За энэ ганц шөнийн уучралын талаар л шууд тий. Харин тий. За өмнөх дугаарт уншигдсан захианууд ерөн сонсогчдын дундаас л ихээхэн маргаан дагуулсан. Зарим нь ч одоо бас нэлээд эмзэглсэн, зарим нь ч бүр их сэжиг нь үрсэн гэж биччихсэн тий. Нэлээд хуваалцсан байлээ. За тэгээ өнгөрсөн 7 хоногоос хойш бол захидлууд нэлээд ирсэн гинэ. Хүмүүс зөвхөн одоо өөрсдийнхөө хувийн түүхийг дэлгэхээс гадна өмнө захидал бичсэн нөгөө сонсогчдээ штэ. Өмнөх уншиж өгсөн захидал. Тийм тэднэрт нь бас ингээд заримыг нь одоо дэмжээ, зарим нь шүүмжлээд өөрийнхөө бас үзэл бодлоо хуваалцсан тийм захидлууд ирүүлсэн байна. За. Тэгэхээр одоо тэр захидлаас эхлэх байлаа. За тэгээ. За. Сайн байцгаана уу? Томчуудын явдал нэвтрүүлгийн хамт олон болон сонсогчдоо. Өмнөх дугаарт гарсан захиануудыг уншаад би өөрийн бодлоо нууж чадсангүй. Зарим хүн бэлгийн ариун цэврийн талаар шүүмжилсэн ч миний хувьд эр хүний үнэр тэрл байгалийн чанар өөрөө татах сорон зэмсэг санагддаг. Хөлс хангалсан эр хүний үнэр бол муухай зүйл биш. Харин ч эр хүний жинхэнэ сүр хүч, эрч хүчийг мэдрүүлдэг юм шиг санагддаг. Үсрэхэг халуун биенээс нь үнэртэх тэр онцгой үнэр заримдаа зүрхийн минь хурдталд зохилуулж өөрийн ирэхгүй татагдуулдаг юм аа. За тэр Канттай гар доошоо хийдэг, доошлохороо муухай үнэртэй байдаг хоёр бол үнэхээр муухай байсан. Харин эр хүний хөлөрсөн бие, хөлсний үнэр хоёр бол ямар ч үнэртэй уснаас сайхан санагддаг гэдгээл хэлэх гэсэн юм шүү. Баярлалаа гэсэн мэн. Байж болно шүү дээ, тийм шүү дээ. Ер нь бол нөгөө хосууд чинь нөгөө нэг нэгнийхээ үнэрт их татагддаг гэж байгаа шүү дээ. Тий. Энэ нэг эр хүний үнэр гээл нэг тийм нэр байдаг шүү дээ. Тэгсэн бас нэг өөрөө ингэ цаанаасаа байгалийн нэг тийм гоё зөөлөн өөрийнх нь үнэр. Өөрийнх нь үнэр байдаг. Тэгэхээр нөгөө үнэр ер нь бол хосуудад хамгийн их чухал зүйлээ тийм шүү дээ. Тэр тааламжтай үйл тэгэл ер нь гоё шүү дээ тийм үстэй. One night in бидтэй л гэж юм тийм ээ. Onion night шүү дээ. Ер нь бол ONS ons гэдэг шүү дээ. ONS one night stand гэдэг. Тийм ингэж төвчилдэг. Би one night гэж ирээнд байдаг нэг баарыг л мэдх юм. Амар шалтайлын уншиж өдрөө. Onion night гэдэг амар гол баар байгаа шүү дээ. За ингээд загталтай орох уу? За тэгээ. Хоёлоо өнөөдөр чи ер нь бол уцтай тийм ээ. Загтал нэрээ уншаад энэ холбогдох боломжтой байгаа. Утасныхаа дугаарыг зарлая. Дээрээс нь бас one night-тэй холбоотой. За одоо монголоор бол хэлье л да. Нэгэн шөнийн явдлаа дурсаад, хачирхалтай, сонирхолтой, эсвэл бүр мартмаар ч юм шиг те. Эсвэл мартмааргүй юм шиг ийм сайхан дурсамжууд байдаг. Бас хуваалцаж болох юм шиг комент хэсгэр тийм ээ. Мөн утасаар холбогдож болно. Манай шууд фри утас 77 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдох бол 77 77 88 30 дугаарын утас нээлттэй үдэж байгаа шүү. За тэгээд
холбогдож галзуу ганцна шөнөө ярьцгаагаарэ. За. За энэ их урт цагтлээсэн тийм ээ. Хоёлоо хоод уншчих. За тэгээ тэгвэл чи эхэлчих. За. За. Сайн байцгаана уу? Энэ шуудан очих өдрийн мэндийг хүргэе. Би оюутан байх үеийнхээ нэгэн онцгой дурсамжийг хуваалцъя гэж бодлоо. 3 дугаар курсын үедээ би өөрийгөө их л туршлагатай болсон гэж боддог байлаа. Олон ч охидтой болцож, олон ч том хүний кино прокатлж үзэж байлаа. Дотны харьцааны талаар цаанаасаа л нэг мэддэг мэт өөрийгөө чаддаг юм шиг өөрөө өөртөө итгэлтэй болсон байл. Гэтэл зуны амралтын үеэр бас нэгэн дурсамж. Тухайн үедээ би найзуудтайгаа нэг найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд нэгэн ресторан цугларсан. Хөгжим ихшиглэж, хүмүүсийг нээлтэж, хөнгөн уур амьсгалтай тэр орой би түүнийг анх харсан. Жижигхэн биетэй турхаа бүсгүйч гэлээ нүдэндээ итгэлтэй царайнаас нь туршлага, намблаг чанар нь надад шууд л мэдрэгдсэн тэр нэгэн бүсгүй. Манай төрсөн өдөр нь болж байгаа найзын маань ажлын газрынх нь хүн гэсэн. Тэр үед би дөнгөж 21 настай, харин тэр бүсгүй 29-тэй байсан болохоор их л ухаалаг, намблаг, ихчмэд санагдаж байсан байх л та. Гэхдээ одоогийн өнцгөөс харахад 29 нас гэдэг чинь жинхэнэ хүүхдэрээ томоогүй нас шүү дээ. Би ч одоо нэг хөгшрөөгүй л дээ. Бараг л хүүхдэрээ 40 хүрч яваа залуу. За. Хөр хүүхд. Тэр төрсөн өдрөөр эхэндээ би нэг л дотгошоо хүн шиг зүгээр л ажигласан байдалтай сууж исэн ч гэсэн тэр над руу инээмсэглэн яриа өдсөн. Чи оюутан уу гэсэн анхны асуултаар эхэлсэн бидний яриа тасралтгүй үргэлжилж бид хоёр суугаад хавийн юм зөндөөл юм ярьж эхэлсэн. Тэр орой яагаад ч юм цаг хугацаа урсах мэт хурдан өнгөрлөө. Найзууд тарсны дараа тэр бид хоёр үлдэж гадуур алхахаар шийдсэн. Зуны шөнө хотын гудамж намгүм замын гэрлүүд доор инээлдэн алхахдаа бид хоёулаа өөр ертөнцид орсон юм шиг л санагдаж байсан. Би түүнийг илүү сайн таних тусам өөр ирэхгүй татагдаж зүрх минь хурдан цохилж байлаа. Аз олж хотын төвөөс гараад тэдний гэр час нэлээд зайтай нэгдүгээр хороол хавцаа байсан болохоор цаагч их байсан. Гэнэтэл өнөөш нь зүгээр хөргөж өгöd буцмааргүй санагдан яриагаа шууд 2 дугаар сувг руу багаар оруулчлаа. Би ч сургуулийн охтууд миний хойноос гүйдэг заримтай дотн харилцаанд орж исэн гэдэл нууц сэдвүүдээ ярьж эхлэв. Манай найзууд надаас туршлах судалдаг энтер гэдэл авч өглөөд өө. Харин ихчмэд бүсгүй маань ихэндээ жаахан ичимхийрээд ярихгүйсэн ч гэсэн удалгүй нээлттэй гоё ярилцаж эхэлсэн. Иймэрхүү ярианууд яриад цаанаасаа л нэг дотроос оволдсоор хагаад нэг мэтгэд бит хоёр нэгдүгээр хороолтоо буудлын руу яваад орчихлоо. Вау. За. Яг л кинон дэр гардаг шиг төлбөрөө төлөөд өрөөндөө ороод хаалган хангуутаал шууд хан налуулаад үнсэлцэж эхэлсэн. Йоо за. Үнсэлцэнгээ бие биенийхээ хувцсыг дээрээс нь эхэлж тайчсаар яг л кино. Тэр мөчийг би хизээч мартдаггүй. Тэр бүсгийн хувцсыг тайлах, тэр дундаа шилэн тэрког нь тайлах хэцүү байсан ч гэсэн цаанаасаа л нэг яарад хурдан тайлах юмсан гэд дараагийнхаа хувцсыг хурдан тайлах юмсан гэд бүр гисэн бодол маань намайг бүр байж ядуулаад байсан. За ашгүй нэг юм бүх хувцас тайлагдаж бит хоёр нүцгэрч хүсэн хүлээсэн мөч маань ирлээ. Тэгэл орон дээр хөвтүүлээл үнсэж таалж байгаа л дотн харьцаа маань эхэллээ. Тэгсэн харин санаанч оромгүй амар юм босно нь би эхлээд л шахуу шууд тавьсан. Хөх тэнгэр минь юу болох нь вэ? Саяхан л барыг сургуулийнхаа хамаг охтуудыг үтсэн гэ томорч би барыг сексийн бурхан аятай л аашилж байгаад орж ирсэн ингэх байсан юм уу гэдэл. Үнэн дээр би бурхан биш байлаа. 21 жилд 3 удаагийн л дотн харьцаанд орсон туршлагатай. Гэхдээ найзууд маань намайг яа харахгүй сексийн бурхан л гэж бодогдтол би ярьдаг байсан. Энэ удаа алджээ. Шалгаж нагтлах боломжгүй найзуудтай биш харин энэ эмэгтэй хүнд яриад тэгээд бүр буудалд ороод нэг оронд ороод фейлдсэн болохоор л отоол ухаарлаа. Иймэрхүү бодол бодоод хачин царайлцсан ойлгох гэж байсан. Харин нөгөө бүсгүй зүгээрээ дээшээ хараад хөвтгэж байна. Би ч дээшээ хараад хөвтлээ. Миний уруул дээр үнсээд доошлол бүх биеийг минь үнсэж байна. Доошлоод нөгөө нууцх нийгмийн хүртэл үнсээд л эхэлсэн. Нөгөөх чинь дахиад байлдааны бэлэн байдалд ордог байхаа.
Өө бурхан минь ийм амархан байсан юм уу? Шууд л дотны харьцаандаа яаран орлоо. Би дээр нэг гараад л нэг мэтгэд доор нь ороод л ёстой галзуу сайхан байлаа. Би биенээ өөр дээрээ суулгаад л үнэхээр гоё байлаа өө. Би ер нь өмнө нь ийм зүйл үзээгүй анх удаа л үзэж байгаа юм шиг байлаа. Тэгээд хэсэг хугацааны дараа яг гоё зэрэг тавьсан хоёулаа. Энэ мэдрэмж үнэхээр гайхалтай байлаа. Дотны харьцаанд ороод зэрэг тавина гэдэг бол үнэхээр оргил мөч юм байна лээ. Энэ шөнө бид хоёр бараг л унтаагүй. Үүрээр 6 цагийн алдад унтаад 7 гэж сэрээд нэг нь ажилдаа нэг нь хичээлдээ явцгаасан. Удахгүй дахиад уулзсан шүүгээд л салсан. Гэхдээ дахиж уулзаж чадаагүй. Найдасаа асуу сургалж нэг уулзчих юмсан гэж бодож байсан чи үнэхээр уулзах боломж тохиол таараагүй. Удахгүй тэр бүсгүй маань өхөртөө болоод би дахиад уулзах бодлоо өрхөө болсон доо. Өдөө 40 төхөж явахдаа энэ нэг шөнийн учрлыг л би хийзээч мартдаггүй. Энэ хугацаанд чамгүй л олон бүсгүйтэй уулзлаа. Энэ удаагийнх гэхдээ үнэнгээсээ олон шүү. Энэ олон уулзрал санснаас минь хизээч гардаггүй юм да. Магадгүй их чимэд бүсгүй минь сонсож байж магадгүй. Тэр шөнийг би хизээч мартдаггүй, бас мартахчгүй. Баярлаа бүсгүй минь гэсэн байна. Бүтлгүүтэж аваад. Тэгээд туршлагагүй байсан. Гэхдээ үнэхээр паналтай залуу ээж тий. Ихч бол яалчгүй л нэг за энэ залуутай нэг уулзсан нэг one night хийгээл сал хэл гэж бодсон юм шиг байна. Гэхдээ санаачлаг гартаа аваад нөгөө нэг биеэ бариад өөрийгөө голоод байгаа залуу гоё биеийн тавируулж өгөөл тэгэл шүнжиг өвч тараал тэгэл өглөө салсан юм байна да. Өөрөө ч гэсэн гоё л байсан юм шүү. Уг нь бол дахиж уулзсан болж нэг ийм дурсамж үлдэхгүй хальтаа. Тэгэл л дээ. Дахиж уулзсан бол тэгээд магадгүй хоёр дахь дээр ямар ч байх юм те. Ер нь анхны бөгөөд цорын ганц энэ тохиолдолд тэд чигээрээ сэтгэлд нь хадагдагдаад үлдчихсэн байна те. За манайхан энд түүхэ бичнэ гинүү бичихгүй гинөө. Божигналтаалах шиг байна те. Зориглох хамтан хүн байхгүй л баг шиг байна шүү. Йоо зохиол уншаад эхэлсэн чинь сарнаа сар энэ яг жирэн гот хийнэ гэж бичсэн байсан биз дээ. Тэгсэн байна уу? Нэрэл яг ихнийх нь жирэн гот боллоо тий. Тэглээ. Гэхдээ яаж эхлэхтэй биш хэрхэн яаж дуусгахтаа байгаа шүү дээ. Яа. За тийм дээ нэрээ тий. Эхлэл нь бол өстой үнэхээр кино л байна. Тий гөхтөнгөр мэн гээл би ч бас энэ гөхтөнгөр мэн гээл тухайлтаа суучлаа. Тэгсэн чи яалтчгүй бас асуудлыг бол үүр зайдал хамтдаа шийдсэн гэдэг бол бас болж байна. Тэгвэл тийм байсан байж санаанаас нь гараагүй л үү те. Тэгээд гэхдээ нөө ихний эн чинь баг бас нэг талаас зүг болсон юм шүү. Дараагийнх нь нөгөө эхэлсэн байж байгаа жирэн гот олчвол онцгүй өстэй бас. Тий. Тий, эхлэхээс өмнө хичээр чинь дараагийнх нь нарийн хугацаа нь уртсан нэстэй бас. Оо гэж. Зя. Энэ коммент хийсэн чи угнаа та хоёр уу гинэ. Бид хоёр яасан. Бид хоёр зүгээр захиа уншиж өгч штэ. Бид хоёр захиа уншиж өгөөл байж байгаа шүү. За дараагийн захиагаа унших уу? За. Сайн уу? Би 3 дахь өдөр болгон энэ нэвтрүүлгийг өнгөрсөн 3 дахь өдөр болсон нэвтрүүлгийг сонсоод зориг гарган захиа бичгээр шийдлээ. За. Би одоо 30 гарчихсан ганцаараа амьдардаг эмэгтэй. Гэртээ нэг жижигхэн нохоотойгоо хамт байдаг болохоор заримдаа орой бүрийн чивчмээгүүд жахан гуниг төрөх үе гард юм аа. Өмнө нь дотны харьцаатай залуус байсан ч гэсэн нэх олон бишээ. Ихэвчлэн өөрийнхөө амьдрахыг илүүд үзэн салдаг байлаа. Гэхдээ тэр нэгэн орой бүх зүйл өөрөөр эргэж илээ. Найзтайгаа хамт бааранд орж хөгжим сонсон инээлтэн сууж байтал нэгэн залуу над руу харцаа тогтоон дараа нь зориглон ирж танилцсан. Нэг л дотн нэг л танил юм шиг бас тунд дэжгүй залуу. Бидний яриа тасралтгүй үргэлжилсээр баг зэрэг бас хамт бүжиглсэн. Шүн донд болж би ч бас жоохон дар суусан байсан болохоор халчихсан байлаа. Жоохон халаад ирсэн чинь нөгөө залуу улам л гоё харагдаад эхэлж байгаа. Нөгөө залуу ч жаахан намхан газар баг зэрэг уунгаа ярилцаж суух уу гэхээр нь тэгээл та манайд очих уу гэж хэлчихлээ. Нөгөө залууч зөвшөөрөөд бид хоёр гарч таксийн цунгаа манайх руу явсан. Энэ хооронд ч их юм бодсон да.
анх танилцж байгаа хүнээ шууд гэрлүүгээ аваа явдаг. Намайг завхаа гэж бодвол яана. Яагаад танихгүй хүн гэрлүүгээ аваад явчваа. Цуврал салуурчин байвал яана гэл. Элдв төвшөртэй бодлоод эргэлдэж уусан жах юм бараг л гараад ирүүл болоод орлоо. Тэгээ одоо яах вэ? Нэгэнд хилцэн болохоор яа харахгүй л манайх руу орлоо. Нохоо маань ч гэсэн бүр их сониучрахсан харцаар өгтөж танихгүй хүн харсан болохоор хуцаж ч үзлээ. Гэхдээ одоо жижигхэн хав яавал гэж. Бид хоёр зочдын өрөөнд бүдгхэн гэрэлд баг зэрэг ярилцсан ч ярих юм нэх болдоогүй. Анх танилцж байгаа хүмүүс аргагүй байх л да. Тэгээд хувийн амьдралаач хоёлаа нэх ярих сонирхолгүй байсан. Би гэртээ өрсөн болохоор байдлыг гартаа авч би чамд альбомоо үзүүлэх наашир гэд унтлахын өрөөндөө оруулсан. Яа, бас аргатай за. Мэн залууч миний яах гээд байгааг шуудхан л ойлгож унтлахын өрөөнд оронгуудаа шууд намайг илж таалж эхлэв. Нэг мэтгэд л чармай нүцгэрсэн бид хоёр миний жижигхэн оронд орж хүнжилтөө шургалцсан бие биенээ үнсэн таалж байлаа. Би өмнө нь найз залуутай байхдаа жаах ичимхийрээд өөрийнхөө хүснээр байж чаддгүй байсан. Энэ удаад харин төсөөр байсан. Энэ залуу сайхан залууч юм, хөөрхөн ч юм. Гэхдээ надад хамаагүй. Би энэ залуутай угаасаа дахиж уулзахгүй, таарлахгүй байх гэсэн бодолтой байсан болохоор ёстой өөрийнхөө хүсснээр дураараа нь байлаа. Өмнө сайхан байсан ч таашаал авч байх үедээ хангалттай орилохоос ичээд уруула зуудаг байсан бол энэ удаад хүсснээрээ орилж дуу гаргаж ялаа. Өмнө нь бас үзээгүйгээрээ дээр нь гарч морь бүлгүүлж байгаа мэт өсчүүлэн хийж ч үзлээ. Анх удаа л байдлыг гартаа авч өөр байрлал туршиж хийх үнэхээр сайхан байсан. Яадгийн залуутай угаасаа дахиж таарахгүй юм чинь гэсэн бодол улам л намайг зөриг оруулж исэн. Бодоод байхад би өмнө нь бэлгийн харьцааг олон хүнтэй хийж үзсэн ч гэлээ төрөлхийн ичимхий зангаасаа болоод байнга л нэг янзаараа дотны харьцаанд орж тэрнээсээ ч бас сайхан таашаал авч чаддгүй байж л тээ. Энэ удаагийн one night харин доторх барыг минь сэрээж өгсөн. Танихгүй залуутай учирсан тэр шүн минь мартагдчихгүй байлаа. Үр цайхаас өмнө танихгүй залууч явж би ч нохоогоо тэрврээд нам унтсан да. Нэрээ дээр танай нэвтрүүлгээр яваад исэн тоглоомын тухай дугаарыг нь сонссон. Надад тийм тоглоом 2 3 байгаа шүү. Хаяа тэр танихгүй залуутай өнгөрүүлсэн шөнөө бодож тоглоомоо хэрэгэлдэг үе одоо ч бас бий. Намайг дахиж ийм нэг шөнийн учралтай таарсан уу гэж бодож гин үү? Тэгвэл үгүй. Дахиж ийм бодол ерөөсөө төрөөгүй. Ирээдүйд ч ийм явдал дахиж гарахгүй. Юм ганц байхад л үнцэнтэй. Тийм ээ гэсэн байна. Ер нь тэгээд ингээд нэг шинэ юм дэрийг хоёр талаасаа ингээд яг таалагдаад танилцаад магадгүй биеийнх нь нэрийг ч асуухгүйгээр ингээд асуудал үүсгэх ийм тохиолдлууд бас байдаг бах тэ. Тэгэл ерөөсөө маргааш таарлахгүй, хизээж таарлахгүй, эргэж царийг нь харахгүй юм чинь. Энэ шин зүгээр л дотор байгаа арслан ирслэн хоёроо зүгээр уулзуулах гэл тэ. Бүсгүй хувьд бол жинхэнэ өөрийгөө нээсэн юм шүү дээ тий. Өрдөнөө жоохон ичимхий байсан гэд. Тэгэхээр нэг танихгүй залуутай гэж бодохоор цаанаасаа бас дур хүслэн чих ориглоод биеэ сул чөлөөтэй тавьж өгсөн байна тий. Тэгсэн. Одоо ингээл тэгсэн ч гэж шиг. Тэгсэн байж. Чи юм уу тэр залуу нь? Тэгэл өөрөө л тэгсэн шүү дээ. Гэхдээ яг л тэхэл юм байна тий. Үнэхээр одоо маргааш уулзахгүй, элдвэн зулахгүй гэж байгаа юм чинь. Үнэхээр хоёр үндэ таалагдсан бол тэгэл ёстой нэг хоёр талаасаа жинхэнэ гал өрдсөөр гал дуусах юм байна тий. Харин тий. За хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад дараагийн цагтлаар оръё. За. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ханагалей. За өнөөдрийн зөв сонголт маргаашийн үнцнийг бүтээн Monastery Tower. За бизнес лакшери хоёр төрөл хосолсон орон сууцны төсөл юм байна. За энэ төслийн нэр маань Monastery Tower. Улаанбаатар хотын төв зэг болох Сүхбаатарын талбайгаас ердөө 800 м-ийн зайд буюу хотын А бүсэд. За бид бүхний бүгдийг мэдж байгаа дашчойлын хийдвэ шүү дээ. Дашчойлын хийдийн баруун хойд талд сүндэрлэн босох 25 давхар 2 блок бүхий 300 айлын орон сууцны төсөл байгаа. За сүүлийн 3 жил Сүхбаатар дүүрэгч одоо ер нь бол хотын A бүс болчиход байгаа шүү дээ тий. А бүс орон сууцны үнэлгээ нь 60% өссөн үзүүлэлттэй байгаа мэн л да. Энэ нь бол зах зээлийн эрэлтэд нийцсэн боломжит үнэтэй
энэхүү монастери тавар төсөл нь үн цэнийн тийм давуу талыг бүрдүүлж өгч байгаа. Монастери тавар нь яг түрүүний чиний хэлсэн шиг Дашчойлын хийдийн хажууд онцгой түүхэн соёлыг хадгалсан байршилд бүх зүйлтэй бүх үйлчлэгээтэйгээ ойрхон засгийн газрын ордон, сургууль цэцэрлэг, офис, дэлгүүр хоршоо, дид бүтц гэд бүх зүйл нэг дор төвлөрсөн ийм томоохон төсөл болоод байна. За энэхүү төсөл маань 3150 м2 бүхий талбайтай. Үүнийхээ ердөө 40% нь барилга маань баригдана. Үлдсэн 60% нь ногоон байгууламж байгуулнаа. За тэгээд гадна талдаа автомашины зогсоолтой дээрээс нь 1-2 дугаар давхар нь үйлчлэгээний төвтэй 24 цагийн харуул хамгаалалт ухаалаг системтэй клуб хаус, усан хүрхрээ, кофе шоп, хүүхдэд зориулсан булан, VIP спа 1-2 давхартай юу? Тийм гоо сайхны газар байгалийн элементийг хослуулсан одоо гоё шийдэлтэй тэрнээс гадна бүр тээвэр амтныг салхилуулах хэсэгтэй. Ингээд ер нь бол бүх одоо хэрэгтэй хүний хэрэгцээтэй бүх зүйлийг цоо шин шийдлэр одоо бүрдүүлж өгсөн байгаа. Бүр тусдаа тамхи татах эко зоныг хүртэл бол шийдэд өгсөн байна. За. Төслийн өнгө төрх нь ерөн шилэн болон металл фасадаар хийгдсэн хаанч байхгүй шинэ өнгө төрх 5 тух тайван аюулгүй байдлыг мэдрүүлэх скандинав маягийн интерьер өнгө төрхтэй айл бүрт угаалгын өрөө гэж яддаг штэ ландри угаалгын машина тавьчихдаг тийм өрөөний шийдэлтэй за түнчлэн бас газар хөдлөлтийн 8 бал тэсвэртэй бүрэн цутгамал барилга. Орчин үеийн шин шийдэл хүмүүсийн сэтгэл ханамжид нийцсэн өвөрмөц дизайн аюулгүй орчин хүүхдэд ээлтэй залуу гэр бүл тохирсон гэдгээрээ худалдаа авах хамгийн том шалтгаан нь болж өгч байгаа. Хэрэг та шинээр хэрэгжиж байгаа энэ орон сууцны төсөлд хөрөнгө оруулалт хийх юм бол ирээдүйд танд 30-40% үр ашиг өгнө гэдгийг үл хөдлөх хөрөнгийн судалгаагаар гаргаж чаддаг юм байна. Иймд бид таныг хамгийн ухаалаг сонголт хийхийг санал болгож байна. За холбоор хуудасны дугаар 94 тэгтэг 39 69 85 тэгдэрүү 39 69 94 тэгтэг 39 69 85 тэгдэрүү 39 69. За баярлалаа. За дараагийн цагт руу оръё. За яа. Хари энэ коммент харсан чи. Эрэг энэ эмэгтэй их гоё жаргалтай байж дээ тэгсэн чи ууг тэгсэн гэж хариулсан. Хан тийм юм болоод өнгөрлөө гэж хэлсэн тийм. За сониуч зан секст уруу татаж болох уу? Сониуч зан тэгэлгүй яах вэ? Сониуч зан зүгээр л гинтийн зүгээр нэг сонирхон гутлаа шууд ингээл асуудал үүсгэждэг. Ер нь бол тэгээд юу яаш те одоо one night хийх одоо сэтэл чинь янз бүрээр төрнө шүү дээ тий. Хүмүүст бол одоо нөхрөөсөө ч юм уу эхнэрээсээ өөр хүнтэй автаж үзээгүй хүн бас байж болдог. Тэгэх юм бол өөр хүн ямар байдаг бол гэж бодож байгаад нэг таалагдсан хүн гарч ирэхэд нь за ганц үзчихье гэж бас болох юм. За миний одоо энэ уншиж байгаа зүйл бол ёстол сониучрахад хийчихсэн секс учрал байгаа байхгүй юу? За энэ юу вэ? За би уншаад өгье. Залуу байхдаа Европоор машинаар аялах, танихгүй хүнтэй унтаж үзэх гээд бүхнийг хийж үзнэ гэж боддог байлаа. Зүгээр л ямар байхыг нь үзэх гэж тэр шүү дээ. Нэг удаа шүн Улаанбаатар Эрдэнтийн чиглэлд гал тэргээр явж байтал лаг гоё нүдтэй царайлаг залуутай тааралдлаа. Би түүнийг харахгүй байж чадахгүй байлаа. Өндөр нуруу, бараа нүд, хөмсгөн, хоолой нь гоё гэдэл бүх гоё юм түүнд байлаа. Суудал дээрээ сууж байхдаа бид хоёр бие бие рүүгээ инээмсэглэн ширтэж байснаа үүдний сарвч руу хамтдаа гарч тэндээ бие биенийхээ нэрийг асуугаад өөр юу ч яриаггүй. Ширтэлцэж байгаад шууд үнсэлж эхэлсэн. За шулуухан хэлчихье. Энэ бол үнэхээр аимшигтай эвгүй секс байсан. Гал тэрэг явж байгаад бид хоёр зогсоогоор хийж байлаа. Шүн байсан ч гэлээ хүн гарч ирээд бид хоёрыг харчих вэ гэж би маш их айж байсан. Инхрилийн тухай ярих ч юм байхгүй. Гэхдээ тэр ашгүй хурдан дуусч бид хоёр өмдөө тавьчлаад нэг тамхи татчаад буцаад өөрсдийнхөө суудалтаа суусан юм да. Ингээл болоо ямар ч ханамж аваагүй ч гэлээ гэсэн би өөрийнхөө сониуч зангаа дарч чадсан гэсэн байна. Ямар сонирхолтой юм тий. Йоо. Бас байж болох л асуудал юм уу? Таашаа гэхдээ айгүй ховор баха та энэ тохиолдолд хоёр биенлүүгөө зөв ингээд харж инээмсэглээ сууж байгаад гараал нэр үнэрээ асуугаал
Тэгэл жоохон бас өөдөөсөө харц ширтэлцэж зогсож байгаа л тэгээ шууд асуудал шууд үнэлцэл эхлэх гэхээр Хоёр энийгээс энэ айгүй ховор тохиолдол баха тий. Утсам сонирхсан мэн тий. Харин тий. Нэг юм тохиолдол байна. Тэгэхээр одоо энэ галт тэргийн дотор чи яг шөнийн юунд чинь бас хөдөлгөөн багтай тий. Тэгээд галт тэргийн хөдөлгөөн гэдэг маань бас өөрөө бас их айгүй донжтой байж мэдхээр л юм тий. Гэл ингээл Тийштэй. ингээл бүүлдэл тий. Тийм байж болох юм. Бас л их сонир мэдрэмжл авдаг байлгүй тий. Авсан байлгүй дээ. Тийм ээ. Тэгсэн гिचээ штэ. Тэгсэн штэ. Гоё штэ. Тэгэхээр яг иймэрхүү галт тэрэгнэр энэ жишээ саяны жишээ ч яг загтал уншиж байгаа энэгээр жишээлээд ярих юм бол галт тэрэг битэл яг энэ тэнд те орчин нөхцөл нь таарад хос хоёр биенээ ингээл олж чадах юм бол тэнд учрал бол ерөөсөө асар түргэн хугацаанд цар гэл дуусч байгаа байж болохоор л байхгүй тий. Харин тийм. Энэ бас нэг бодлын яг галзуу мэдрэмж нэг бодлын яг л үзье гэсэн юм уу үзээд өнгөрөе гэсэн сониуцсан гэл нэг тийм асуудал баг шиг байна тий. Ер нь тэгээд ганц шөнийн явдал чинь бас ингээд бүтлгүүцсэн тохиолдлууд бол бас зөндөө байна тий. Зөндөө байгаа бах уу. Одоо энэ нөгөө сарнаар үсэр хөөх сонирхолтой юм байна. Галт тэрэгний купент л хийж байсан болохоос биш. Энэ хоёр шиг бол үзээгүй байна л гэж. Ай. Гэтэ өмнөхөө тохиолдлууд бол ёстой л хүний зам мөр хаашаа дэлиж хаана хинтээ уучлахыг цаг хугацаа таашгүйгээс хойш тий. Зэ. Бүтлгүү тохиолдлууд чамд байгаа юм ба тэгээд. Би ер нь бол тиймэрхүү юм зөндөө л уншиж байсан. Одоо нөгөө эрчүүд чинь бас нөгөө яагаад ингэж one night хийчдэг вэ гэхээр одоо эргээд уулзъя гэсэн бодлого л уулзж штеп. Одоо дахиж уулзахгүй юм чинь ингээд. Тэгэхээр зарим тохиолдолд эдгээр чинь хамаг эрч хүч байдгаа гаргаад галзуу ганц шүн хийчээд дахиж уулзахгүй. Зарим нь болохоор нэг бүтлгүүцсэн болохоор дахиж уулзч чадаагүй. Тийм байх. Тэгэхэр ч one night болсон байх магадaltaй. Фейлдүүлнэ гэдэг шиг тий. Түүний нөгөө загтлын залуугийн хинд нь байсан шүү дээ тий. Тэгтээ ёо би ингээл дууслаа гэж үгэл. Хэрвээ тэр явдал тэгэл дуусчихсан байсан бол энэ залууд бол жинхэнэ гутамшигтай түүгүүлж таарсан тий. Харин тий. Ёо. Яг дэх юм биш үү. Гэтэ энэ one night-ууд ихэвчлэн миний хувьд бол хөлчөө согтуу үед бол хүний амьдралд их тохиолдох болов гэж би бодож байна. Ялангуяа бааранд үдшилэгцэн гүн дээр тий. За тэгээд ингэж ярьж болох юм энэ хоёлаа нэг тоолоод үзье. За. Яагаад one night болдог вэ? Дахиж эргэж уулздаггүй гэхээр. За. Юу гэж таарах нь? За тааламжгүй сексизм байж болно тий. За нэгдүгээр тийм байж болно. Нэг хийгээд үтсэн нэг тийм гоё таашаал аваагүй. Тэгэнгүүтээ за эргэж залгая гэдэг чихэд. Ер нь бол ингээд нэгэндээ нэг таалагдаагүй бол тэр шүн таалагдаагүй бол тэгээд за яри гэж салсан байгаа шүү дээ тий. Тэгвэл бас энэгийн тохиолдол байж болох юм байна те. Таалагдсан мөртлөө хоёр биенийхээ утсыг солилцолгүйгээр явчихсан хайгаад олоогүй ч гэдэг юм. Бас магадгүй. Дээрэл нэг уцаа салцсан ч юм уу эсвэл гадагшаа явцсан ч гэдэг юм уу тий. Эсвэл таньдаг хоёр хүний хооронд байж болно. Магадгүй найзуудын хувьд ч юм уу. Нэг л удаа ягаад дараа нь юу хоёлоо юу хийж вэ? Батлаад бойлоо найз нөхөр өрөөл бай гэсэн байж бас магадгүй. За нэг бол нөө төрөний залуу шиг эр хүний бүтлгүүтэл байж болно. За тийм. Тийм бол ичээд нэстэ дахиж бараагаж харахгүй эмэгтэй ч бас угаасаа энэ угаасаа бүтгэхгүй гээд. Яа нэг яг энэ хаа эрүүл дээрээ гусалцсан штэ л гэж. Байж болох юм байна. За тэгээ зарим хүмүүс бас байдаг те үргэлжилсэн тийм нэг хүнтэйгээ удаан хамт байх дургуй ч юм уу те сонирхолгүй. Тийм хүмүүс бол тэгээд нэг хүнтэйгээ нэг уулзаал за цагаал болчдөг. Тэгээл дараагийнхаа хүнийхээ эрэлт гардаг ч юм уу. Тийм магадгүй яг нөгөө хэд хүссэн хүн нь яг хүссэн хэмжээнд нүрэхгүй байвал тэгэл баяртай шүү дээ. Бас тийм. За манайхан шууд эфирийн утас 77 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдох бол 77 77 88 30 дугаар утас нээлттэй хүлээж байгаа. Танд учирсан гайх юмшигтай эсвэл эргээд ботход ичмээрч юм уу мартагдчихгүй санаанаас гардаг эсвэл мартахыг хүссэн тийм ганц шөний учрлууд байдаг бол хэрвээ та тэрийг хуваалцвах зоригч нь хөрвөл ингээ холбогдох утас нээлттэй хүлээж байгаа шүү. Утасны дугаар хэлэхгүй нэр ус хэлэхгүй
За нэг сонсогч холбогдож байна. Эмжил радио тэнийг сонсож байна. Үчим Өчимэн дээр Үчим дээ. за их ер нь гоё сэдвэрээр ярьж байгаа шиг байна тий. За одоо холбогдсон юм чинь өөрийнхөө ганц шөнийхөө дурсамжийг хуваалцаач. Ганц шин тэр одоо цаашдын нэг амьдрал болсон талаар одоо ярьж болох юм болно шүү. Болно шүү дээ. Би 2005 онд дотоод иргэн сургуулийн хуучнараа цагдаагийн активд сонсогч байсан. За. Манай гэр замууд байдаг байлаа. Тэгэхээр 5 цагаар хичээлээ тараад шууд амгалан дээрээс вогоон туугаар тэгээд нэг сонсогч болчихсон. Тэгээд плед байхгүй. Тэгээд шууд 3 давхрын мессен дээр гараад. Нэг хамгийн дээр ачааны. Тэгээд ачааны мессенээр сонсогчтой гэсэн. Тэгээд нэг өдөр нэг 5 дахь өдөр найзтайгаа жоохон ууж байгаа жоохон гөлөмцөө тийм ч амар согтоо биш. Ямар ч ухаантай. Тэгээд вогонд ор цугаад нэг 3 давхрынхаа мессен дээр гараад гарах гэдэг шийдсэн чинь тонос нэг шинэлнээс нэг хүн татахгүй юу? За. Эргээ арсан чинь за одоо ер нь тэгээд цусын даган. За. Тэгээд яасан гэсэн чинь уучлаарай та жоохон юм уутсан уу гинэ. За. Тэр тийм байна. Дин дээшээ гарч унтах гэсэн чинь энэ дээрээс шүн унчууд яана гэсэн чинь тэгэхээр би сурцсан юм аа гин. Тэгэхээр тэгээд болохгүй шүү дээ. Та хэрвээ дургуйчихгүй бол доотлын хамгийн доотлын мессеж шүү дээ. Тий. Тэрэн дээр надтай ингэж зөрөөд унтчих болохгүй гэж. Яг нөгөө үндсэн мессен дээрээ тий. Тэг үндсэн мессен дээрээ. За. Тэгэхээр нь би энэ бүфэнтний опшн чинь нэг олон яваад жоохон дургуй тэгээд уяахаа зүгээр гэсэн чинь гүйгөө манай чам шиг юм сонсож байсан цагдаа гинэ. Одоо ч гэсэн цагдаа гинэ. За. Тэгээд би ийм сонсогч нэг юм хөндлөж явж ингээд тэгээд эмхтэн санал тавихаар яаж тэгээ дургуйцгаа гэж. Тэгээд юу яагаад өөрөө хоёул жоохон юм ярьж нэг сууж байгаа нэг чойр хүртэл юм ярьж суусан юм аа хоёлаа. За тэгээ харахгүй боллоо. Тэгээд чойр хүртэл юм ярьж суугаад тэгээд ер нь яах вэ? Би ч юм уусан чинь яаж зүгээр ах хэрвээ дургуйхгүй хоёлаа вогоо ресторан орё гэдэг. Тэнгүүт нь би нөгөө зүгнээс нөгөө хувцас гарангуудаа шинээд нөгөө дээд гитлээ тааж явангуудаа энгийн цамц өмсөд. За. Баагаараа мэдээж нөгөө сонсогч хувцастай л байгаа л да. Тэгээ вогоо ресторанд орж жоох юм нэг шил арх уугаад тэгээд нэг хэдэн пиа уугаад тэгээд юу яагаад хоёул вогооны 0 руу ороо. За. Тэгээд 0 руу ороод гэс нөгөө умбаа жаажаа хийгээл. За. Тэгэл мессээр тэгэл дөрүүл зунтаад тэгээд уцмцаа солилцоод тэгээд би тухайн үедээ за энэ яах вэ гэж бодоод би ч яах вэ жоох юм за яаж яах вэ жинхэнэ нөгөө сайн яг нэг one night шүү дээ. Тий. Тийм болчуудаа гэж бодоод тэгээд санаанд ч тэгээд амралтаараа дэвтэ харьцаад тэгээд хичээл дээр суудсан чинь уц дуурлаа. За. Би нөгөө вогооны тэр ухаад найдгийг хадгалсан байсан. Нөгөө залгаад өнөөдөр завтаа юу хоёлаа уулзах гадуур жоохоо явах кино тоолноор бүгээд. Тэгээд би чинь багшаасаа чөлөө аваад тэгээд уулзаад танилцаад яваад тэгээд одоо тэгээд нэг гэрт ороод 4 сайхан хүүхдийн аав идэгсэн байна. Та тэгээд лусын хаан болцсон юм байна шүү дээ. Тэр нөгөө ангаа хүний оюутан байсан юм байна. Зөв. Тэгээд амралтаараа урагшаа нөгөө бэдэн чөлөх өгөхөд явж таарад. Тэгээд тухайд би чинь за энэ ч бараг one night болчихоо да. Тэгээд би тухайд бодсон. Би ч өөрөө ганц удаа one night хийчлээ гэж бодоод яг согтун сургалтаа хичээл. Тэгээд бодож ирсэн. Тэгээд одоо тэгээд 4 хүүхдийн аав болоод тэгээд хоёулаа ажил сайхан л. За. Сайхан дурсамж явуулсанд баярлалаа танд. Баярлалаа. За баяртай. Өчиг сайхан гүрэлээ та. За. Саяны сонсогч ганц шөнийн галзуу секс нь насан турших болсон биз дээ тийм ээ. Тийм байна. Гэтэл бас л
жоохон халамцуу байхад дажгүй сайхан бүсгүй ингээл байж хаад одоо ямар ч эр хүний онгот нь орно л доо тий. Бас л гоё цагийг хөгжилтөө өнгөрөхгүй л инээлих гээл тий. Өөр юмд уриал яг тэр байдлаараа галт тэрний ресторан руу урьж энэ тэр явсан байж тээ тий. За дараагийн сонсч бодогч чинь. Эмжил радио тэнийг сонсч чинь. Үчимэнд. Үчимэнд. За. Танаараа дүүсээ явж байна. За. За гоё дурсамж түүхээ хуваалцгаа. За нэг бассан ярил л да. За. Би нэг Солонгост явсан юм шиг. Явсан яаглаа. Солонгост доо? Айхийг явсан да. За. Тэгээд нэг үйлдвэрт очив. За. Тэгээд тэнд нэг Монгол ихч байсан л да. Аймаа олон жил болсон байсан. Тэгээд миний үед бол яасан тийм дунгаж 10 жил төгсөөд явсан байсан. Тэгээд бол бүр удцсан хүн байж. Удцсан хүн байсан. Тэгээд тэр ишмээр амар халамжлаа, ингээл амар анхаарал тавиад байсан л да. За. Тэгээд би бол тийм нэг хоорондоо ямар нэг асуудал болно гэж тийм төсөөл надад байхгүй. За. Тэгээд нэг орой харин өрөөндөө дуудаж байна. За хурдан ярина шүү. Тэгээд өрөөндөө дуудаад тэгээд жоохон юм яриад ингээд хэлсэн чинь тэрэл авсан л та надад. За. Тэгээд ойлаа би бүр гайхсан. Яа юу болж байгаа юм бол гээд. Тэгэл тийм асуудал болцсон шууд. За. Тэгээ дахиж уулзаагүй юу те? Хоёулаа хамт ажилладаг байсан л та. Нэг үгүй. Тэгээд бид нэг ингээд тустай өрөөтэй ингээд нэлээ олон гадаад хүмүүс байсан. Тэгээ өглөө нь би нөгөө өрөөндөө онцсон хаалга ингээд тогтчоо нөгөөч. Тэгээд агаалгаад ингэсэн чинь миний нөгөө дотор өмд ингээд надад ингээд өмдөө өмсөж гараагүй байсан юм аашаа би. Ерөөсө тэр өмдөө өмсөх анхаарал төвлөрнөөс ерөөсө байхгүй байсан шүү. Тэгээд ерөөс санаас тартгүй. Галзуу ганц шүнэж те. Тэгээд би дахиж ерөөсө тийм болоогүй шүү дээ. Тэгээд ер нь тэгээд нэг шиг мэн халамжлалт хэл байсан. 3 жил байсан тий. За. Холбогцонд баярлалаа танд үчиг сайхан гөрүүлээрэ. Баярлалаа. Ялчгүй вон майлтай те. Гэхдээ бас хүний нутагт бас асуудлаа шийдцгээсэн нэг шөнийн асуудал ямар ч байсан болсон байх нь. Ямар ч байсан зориглоод өөрсдөө тохиолдсон ингээд явдлаа ингээд ярьсан. Сонсогч нартай баярлалаа. Хоёулаа дараагийн хамтран ажиллагчаа танилцуулаад нэвтрүүлэг өргөжлүүлье. За манай дараагийн хамтран ажиллагчаар Хямдууны авраг Arena Electronics ажиллаж байна. За Хямдууны авраг Arena Electronics хорим нарийн хур их хямдрал орон даяар үргэлжилж 40 хүртэл хувийн дэлхийн брэндүүд дэндүү сайхан хямдраад байна. Бүх төрлийн захилгаан бар агааруудаас нөө түүхийг хамгийн хямд үнээр, хамгийн өргөн сонголттойгоор, хамгийн урт баталгаат хугацаатаагаар зөвхөн Arena Electronics-оос л худалдаа авах боломжтой боллоо. Албан ёсны эрхтэйгээр борлуулагддаг LG брендийн 55 инчийн UHD смарт зурагт итгэмээргүй хямдарч 2,499 мянгаас 1,999 мянга болох. LG брендийн хүргөгч бүр ингэж хямдарч болт юм уу? 1,899 мянгаас 1,599 мянга болж хямдарсан байна. Гэх мэтлэнгээр зөндөө олон хямдрал байна. За нөгөө монголчуудын хамгийн их сайн мэддэг Skyward гэд зурагт байдаг штэ тий. Тэр чинь одоо 55 инчийн зурагт 1400 1,499 мянгаас хямдраад 1,99,900 болсон байна. За хөлдөөгчн дээр бас л Arena дээр бол өргөн сонголттой байдаг. Sharp брендийн 4 хонь ер нь багт хойц хэмжээтэй 190 литрийн хөргөгч хөлдөөгч нь 899,900-аас 659,900 болж хэмдэрсэн байна. Хөөх тийм үү? Тийм 4 хонь багтдаг ийм том хөлдөөгч үүд юм шүү. 190 литр гэж шүү дээ. Тэндээ 600 мянга болчих юм уу? Тийм 659,900 болсон байна. Вау, за.
Гэх мэтлэнгээр за LG брендийн угаалгын машин бас хямдарсан 10.5 кг-тай угаалгын машин 1,499,900 болж хямдарсан байна шүү. Ухаалаг тоос орогчууд ч гэсэн бас хямдарсан байна. Tinico гэдэг нэг брендийн шал угаадаг тэгэнгүүтээ тоос ордог 2 үйлдэлтэй ийм нөгөө нэг тоос орогч байгаа байхгүй юу? Тэр чинь сая 800-аас хямдраад 1,599,900 болсон юм байна. За тэгээ нэг Oppo гэдэг нэг гар утас идэв штэ. Тий, Oppo. Тий, Oppo гэдэг. Тэр чинь бол эднийхээр бас албан ёсны эрхтэйгээр худалдаалагддаг юм байна. 399,000-аас 999,900-ийн хооронд бас хямдарсан үнээр худалдаалагдаж байгаа юм байна. За ингээд ер нь дурдаад ах юм бол хямдарсан бараанууд дурдж дуусахгүй нэ. За ер нь бол баталгаа хугацаа хамгийн урт буюу 1-3 жилийн баталгаа хугацаа үйлчлүүлэгчтэй санал болгож байгаа. Улаанбаатар хотод 6, Хөдөө орногт 26 салбартай хамгийн том цахилгаан барааны сүлжээ дэлгүүр юм аа. За тэгээ насныг давуу тал байгаа юм байна шүү дээ. Тэтгэврийн ахмадуудаа таатай нөхцөлтэй зээлийн үйлчилгээ санал болгодог гэж байна. За тэгээ ямар ч хүүгүүгээр 3 хувааж авах боломжтой тийм үйлчилгээ үзүүлдэг гэж байна. За холбооны хуцсны дугаар 72 72 44 99 72 72 44 99. За ингээд хямд үнийн авраг Arena Electronics байлаа. Баярлаа. За баярлалаа. За зовхын цагт нөхрийн чанар танигдана гэж үгийг мэднэ үстэй. За мэднэ. Энд дээр хоёр найзын тухай орж ирж байгаа байхгүй юу? Ихтэй эмэгтэй хоёр найз заяа. Гэтэ энэ хоёр найз ихтэй эмэгтэй хоёр хүн найзах боломжтойгүй юу гэдэг дээр биш заяа. Биш заяа. Тэр чинь бол их маргаантай сэдв шиг. Хүүсний андуудтай хаяа сексийн тусламж үзүүлдэг найзуудын талаар. Үзүүлчихсэн байгаа байхгүй заяа. Яг нэг одоо энэ бичиж байгаа хүний нөхрийнх нь их чинь одоо эрэгтэй найз нар ихтэй тийм байл да өөрөө тийм иршүүд тийм бүсгүүд юм байна л да. Ингээ олон жилийн турш ирчүүдтэй нөхөрлсөөр ирсэн. Тэгээ жинхэнэ найзууч л найзалдаг байсан. Одоо хүртэл тэд нартэйгээ холбоотой хэвээрээ байгаа. Гэхдээ би түүнийг зарим найзтайгаа дотн харьцаанд ордог гэдгийг мэднэ. Нэг удаа тэр энэ тухайгаа надад ярьсан. Гэхдээ ганцхан шөнийн явдал гинэ. Нөхөртөөгөө муудалснаас болж зовж бас сексээр их дутагдаж байх үедээ эрэгтэй найзуудынхаа нэгийг гэртээ өөрөө өрсөн гинэ. Тэгээ хамт онохыг хүссэн. Нөгөө найз нь татгалзахгүйгээр тусалсан. Тэгэд тэр шөнийн дараа тэдний харьцаа эргээд хэвийн байдалтай иргэн ороод тэр хоёрыг хинж болсон явдлын тухай хүнд ч ам нэгээгүй хорондоо ч ам нэгээгүй гинэ. Тэгэд ер нь бол юу яасан бэ тий? Ямар ч асуудалгүй дараа нь огт тэрийг ярихгүйгээр зүгээр хэрэгцээгээ л хангасан юм байна. Яг хэрэгцээг хангасан. Энэ бол одоо тохиротой one night байсан байна шүү дээ. Хоёр хүн сайн мэддэг. Нэг нь одоо туслаач юм байна гэсэн нөхөн за тэг яг гэсэн л байгаа байхгүй тий. Тийм бас сонир тохиолдол амьдралд байдаг талаар загтал уншлаа. За энэ нэг сонсч болгож байна. Хоёул энийг аваад нэвтрүүлгийг дуусгах уу, болох уу, нэвтрүүлгийн цаг маань яаж байгаа вэ? За гэл савч. 1 минут. MJL радио тэнийг сонсч байна. Үчи минь. За шүний үчи минь. За цаг давчи байгаа шүү. Та хурдан ирээрэй. За түрүүн хамгийн анхны нэг сонсогчтой холбогдсон шүү дээ. Тий. Тэр чинь манай он job байгаамаа. Танаас ч. Нэг сонсож байхдаа нэг дээр дор орон дээр болчих зүүдэг он job. За. За би бас өөрийнхөө one night гэсээр за энэ аваад юм аа. За. One night айгүй олон one night болсон ба шүү. Тэгээ 2005 цагдаа гэрсэн төгсөөд орнгоод хуваарлагдаад дараад нь замууд хуваарлагдаж байгаад нэг өдөр вагоноор хот руу явах шаардлага гараад сургалтанд. Тэгээ эженси нэг вагоны үйлчлэгч хөөрхөн харагдаад болдгоо. Бас жоохон юм уутсан хүмүүс гаргаж өгч ийн гээд. За вагонд л их олон явдал болдог юм байна. Тийм байна. Тэгээд яах вэ тэгээд бизнестэй яах вэ жоохон халамжтай хөөрхөн танилцсан манилцгээд ингээд тэгээд танилцаад энэ тэргээд уцмуцаа авалж өгсөн. Тэгээд яг хот дээр бууцсан. Тэгээ буцаад зам өдрөө сургуультад бас зам өдөр явсан яг тэрний вагон таарчтэй. Тэр үстэйг. Тэгээ бас уцмуцаа аруулцаад ингээд ярьж байгаа. Тэгээ нэлээ хэдэн сар ингээд явах уцаар хайж мессежээр өчөж байгаа. Тэгээ би нэг өдөр хот руу ороод бас сургуультанд явсан чинь уулзсан чинь манай хамаатны хүний хорин болно. Цэндэр хоёлоо цуг очих уу гэж. За. Тэгээ би ч нэг жагсаал хувцастай юм чи яаж жагсаал хувцастай очих уу гэж бодчихсон. За яаж жагсаал хувцастай очигээд очиод очисон чинь ээж авсан танилцаад тэгээд тэр оройно one night болоод. За. Тэгээд би ч тэгээ баян нөгөө сургалт мургалт байганаас ирж очдөг болохоор бас
one night дуусаар байгаа. Одоо тэгээд бас адилхан 4 хүүхдээ эцсих болоод сайхан Оо байна. за. Холбогдсонд баярлалаа танд. За. За баярлалаа. өчиг Өчиг сайхан гүйлээ. За. За. One гэсээр ягаад. Тийм 1 night болсон байна. Гэхдээ айгүй гоё зөрөгтэй сайхан гоё өөрсдөө тэгээд бас гэр бүл үүсгэсэн болохоор ч хайрцангуй бас тайван ярихад гоё л байгаа хэл та тийм. За ингээд 22 цаг 55 минут болсоор манай өнөөдрийн томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Нэвтрүүлгийн сэдв галзуу ганц шөнийн галзуу уучрал гэсэн сэдвийг хүрээд ярилцаж хэлцэгдэж гоё загтал уншиж хүмүүсийн дурсам сонсож сайхан өнгөрлөө. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдрийн зөв сонголт маргаашийн үнцнийг бүтээнэ. Monastery Tower болон Хямдууны аварга Arena Electronics хамтарч ажиллаа. Баярлалаа. Радиогийн 2 дугаар студид хамтран ажилласан хөтлөгч Эрикад баярлалаа. Найруулагчаас Ангарахтаа баярлалаа. За баярлалаа хоёроо. За энэ цаг хугацаанд бас баярлалаа. Оо яг зөв. Манай сонсогчид хөөрхөн комментэд ичээд бас холбогдож орж ирсэн сонсогчдоо маш их баярлалаа. За ингээд эх орныхоо 408 зогсоос эргэцсэн хэр дэлхийг өнцөг болон бүрээс яг энэ цаг хугацаанд Эрика бит хоёртойгоо хамт байсан нийт үзэг сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн манай радиогийн дараагийн нэвтрүүлгийг маргааш өглөөний 7 цагаас шууд эфирээр хүлээв сонсоорой. Түр баяртай сайхан амарцгаагаарай. Баяртай. Дэлхийн монголчуудын хэмжээд радио 88.3